Тэгэхээр манай хөтөлбөр чи өөрөө 12-аас дээш насны хавдаг байхгүй юу? Хөвчлэн би ерөнхийдөө яадаг, хариуцдаг. Тэгэнгუთ манад нэг 12 настай хүүхэд оролцож ирсэн. Тэгэхээр 99 кг-аас 90 кг хүртэл буурсан. Гэхдээ би энэ жим бол ингээд маш гоё болсон байхгүй юу? Тэгэнгუთ тэр ээж юу гэжсэн гэхээр би ингээд хүүхэд дээрээ тулж ээж ингээд ойлгоод заавал эрүүл зүйнтэй холбох хэрэгтэй мэн гэж ойлгонгууд яг хүүхэддээ тэр хоолыг хийж ихэнд тулд яадаг вэ? Хүүхэд ч өөрөө тэр ээж аав шууд хамааралтай байхгүй. Нэгдүгээр санхагийн хувьд хамааралтай. Ээж амар хоол идэж гин хийж өгч гин тэрийг хүүхэд идэж байгаа байхгүй. Тэгэнгუთ тэр ээж гэр бүлээр эрүүл зүйнтэй хооллоод татчихжаа гэсэн. Тэгмээ ээж нь өөрөө 5 кг-ийн хасаад аав нь 7 кг-ийн хасаад чи тийм ингээд гэр бүлээр зүйнтэй болчдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр өсвөр насны хүүхдийн хоолтон дээр яг хүүхдээр анхаарах юм юу гэдэг вэхээр одоо чийл тархлаад байна. Одоо чийл болохоо бэлчлээ. Гэт нөгөө өөрийгөө ингээд маш гоё ингээд том хүн болцсон ингээд мэдрэггээ явж байгаа тэр хүүхэд дээр ингээд чийл гэж хичлээд идэг. Тэр ер нь маш буруу. Тэгэнгუთ улам нөгөө сэтгэл готрол үсэ тэ түрүүний яриац нөгөө хоолоос хитс байдаг ч юм уу. Тэр асуудал үүсдэг байхгүй. Тэгэхээр өсвөр насны хүүхдэд ээж аав байгаа бол аль болохоор хамтдаа тэмцэнэ.